нэг дөрвөн төрлийн нүүрсний хулгай яриад байна л да. Нэгдүгээрт нь болохоор гайлаар нууцаар нүүрсгаараа авчлаа гэдэг. Хоёрт нь болохоор залгаа уурхаануудын хоорондын нэг 300 гаруй мянган тонны нүүрсний асуудал яриад. Гуравдугаарт нь 20 км газар хилийн энэ богино тээвэр дээр хит өндөр нэр дамжуулаад ихэнх мөнгөний аваа авчлаа гэдэг. Дөрөвт нь болохоор офтек гэрээнүүд, том гэрээнүүдийг төрийн нууцд авсан байна гэдэг. Ингэж яригадаад байгаа шүү дээ. Тэгэхээр за нэгдүгээрт нь энэ гайлаар хэдэн тонн нүүрс хаашаагаар авчваа нууцаар гэдэг. Энэ болохоор ингээд маш их яригдсан. Тэгвэл эхлээд 6 сая дараа нь 2 сая тонн гэдээ яригдаад байгаа. Эцсийн дүн мэддэхгүй байгаа. Тэр бол би ч бас ойлгохгүй байгаа. Тэгээ зүгээр ингээд техникийн хувьд гайлаар олон сая тонн нүүрс гаргана гэдэг маш хэцүү. Тэнд бол тэр гайлын даргаас гадна байцаагч тэгээд жолооч нар саяар тоологдох нүүрсийг яахын тулд мянгаар тоологдох жолооч нар ажиллана. Бүгдээрээ ямар нэгэн байдлаар ч мэдээлэл авна шүү дээ. Тэгээд дуугай өмнөд бол магадлал бол тийм өндөр биш. Гэхдээ яалтчгүй зөрөө байгаа бол урд нөгөө ганцхан үед их 8 хилээр нууцаар гардаг байсан шиг юм болсон байх юм бол тэр нь магадгүй тийм олон сая тонн биш. Тэгтээ сериусны хэмжээ байж магадгүй. Энийг нь одоо энэ хил гайлын төрийн байгууллага шалгаж байгаа гэсэн тодорхойлох ёстой. Энд хариуцлага хүлээгдэх. Энэ бол маш том хулгай. Gaйл бол Монголын одоо улсын аюулгүй байдлын онцгой объект ш. Тэгэхээр тэрүүгээр тийм хэмжээний нүүрс гаргах юм бол энэ төр засгийн байдал бол үнэхээр хэцүү болсон байна л гэсэн дүгнэлтийг бид нар. За хоёрдугаарт залгаа уурхай хооронд энд 385 чөлөөтэй тонны юм яриад байгаа. Тэгэхээр энэ болохоор зэрэг уурхаануудын хооронд ер нь бол хил ингээд зөрчсөн асуудал байдаг. Гэхдээ энэ бол их тоо. За тэгээд энэ бол шин зүйл биш. Олон жилийн өмнө яригдчихсэн. Миний баримжаар нь 270 орчим сая тонн мянган тонн гэж ярьж ирсэн. 270 орчим гэж ярьж ирсэн. Одоо ингээд нэмэгдээд 380 тонн болчихсон юм шиг байна. Энэ бол олон жилийн өмнө орон нутгийн тавталгаа компаниас Эрдэнэс тавталгаа компани талбай руу нэвтэрж ороод хөрсуулаад тэрэн дотроо нүүрс авсан гэсэн яриа яригадаад хоёр талынх нь инженерүүд, маркшедрүүд шалгаад тэгээд тохиролцоод авсан нүүрсээ буцаагаад бит байдлаар нөхөж өгнө гэд хийгээд явж байгаа. Тэр энэ одоо сая гинт гараад ирсэн юм бол биш л те. Тэгээ буцаагаад энийг өгөө явж байгаа гэсэн. Тэр компанийн хүмүүс аягүй сайн тайлбарлсан байл. Тэгээ ер нь бол ингээд уурхаа чинь голдоо юм хашаа барьчаагүй зүгээр л юм одоо цаасан дээр шугам байгаа шүү дээ. Тал нь байгнаар байдгаар байж байгаа. Тэгээд ингээ хилийн залгаа шууд ингээ догцсон мөхчж болдоггүй. Ингэж налуутай ухна. Тийм болохоор хоёр уурхаан голоор юм гурвалж үүснэ. Тэр нь ингээ 2-3 км үргэлжлэнэ. Нөгөөх нь ингээд удахаараа зэрэг нүүрстэй учраас өгөршнө. Айлын хашаантах нүүрс хүртэл өгөршөөд түлжлэх очдөг шүү дээ. Өгөршөөд нурдаг. Тэгээд бас өөрөө шатах үзэгдэл байна. Хэвийн үзэгдэл уурхаа дээр байдаг. Шатахад бол яг хэдэн зуун тонн, мянган тонн магадгүй шатаж болно. Хэдэн мянган, 100 мянган тонноор шатна гэдэг бол сонсож байгаагүй. Тэгэхээр тэр тиймэрхүү мэдээлэл зүгээр алдаатай үг байна. Ер нь бол энэ хоёр аж ахуйн нэгжийн хооронд байсан зүйл бол байдгаараа л байсан. Энэ нэг тийм айхтар гайхах зүйл бол биш. Зөрчил мөн. Тэгэхээр зэрэг нөгөө нэг том, асар том үнэтэй, асар том хулгай юм ярьж ирсэн. Яг барьцтай юм хатуутай олдохгүй болонгууд нэг 300 мянган тонн юм дээр аваачаад нэг аж ахуй дээр хамаг бурууг нь өгөх гээд байгаа юм шиг иймэрхүү PR талаас нэг юм яваад иж магадгүй л гэж тийм мэдэрч төрөд байгаа. За тэгэхээр гурав дахь асуудал нь энэ богино тээврийн хит өндөр үнэ. Энэ бол үнэхээр сериусны асуудал. Одоо энэ нүүрсний бодлоноос хамгийн их мөнгө хаанаас алдсан бэ гэвэл энэ сүүлийн хоёр дээрээс л Монголоос алдсан. За энэ богино тээвэр гэдэг нь болохоор 5-7 ордоос хил хүртэл 200 гаруй километр баг. 220 км газар нь 10 гаруй доллараар л 1 тонныг нь зардаг. Ёо тээвэрлдэг. Тэгэнгүүт цаашаага хил хүртэл нэг 30 км хүрэхгүй газар өнгөрсөн жил 300 гаруй доллар болцсон. 1 тонн. Тэг энэ яагаад ингэж вэ гэдэг айгүй том асуудал. За тэгээд та зүгээр бодоод үзэлтэй ингээд ойролцоогоор яг 10 сая тонн нүүрс гаргажээ. 10 сая тонныг хэвийн байдлаас нь 100 доллараар илүү үнээр богино тээвэрлсэн бол 1 тэрбум долларыг Монголоос алдсан гэсэн үг. Өчигдөр Bloomberg телевизээр сангийн сайд авахлан яриа өгтөө энэ богино тээврийн асуудлаас болоод жил болгон 1-1.5 тэрбум долларыг Монгол алдсан гэд ярьж л. Тэгэхээр энэ бол баримжаатай тоолтоо. За энэ мөнгө хаашаа алга болсон бэ гэдэг маш сайн асуудал. Тэгэхээр
Эннээс болоод Монгол улс уурхаа алдж байгаа. Монгол улсын төсөв алдж байгаа. Тээвэрчэд алдж байгаа. Бүгд алдж байгаа. Хин одж юу гэдэг их сонио асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр яагаад алдж гэнэ вэ гэхээр зэрэг хил байна. Улсын хил байна. Хилийн цаана нүүрсний үн $400 гаруй боллоо. Тодорхой хугацааны турш. Тэгтэл уурхаа дээрх үн нь болохоор $100 гаруй байжгаад эндээсээ нэг олигтой өсөж чаддгүй. Яагаад тэгэхээр зэрэг энүүхэн хооронд энэ жоохон газар $300 гаруй долларын тээвэр авчиж байгаа. Тэр мөнгийг хэн авсан бэ гэхээр тээвэрч нь аваагүй. Уурхаа дээр яагаад үнэ нэмж чадахгүй вэ гэхээр зэрэг Эрдэнэс 5 толгой онлайнаар үнэ нээлттэй зарлаад тэгээд нөгөө оролцогч талууд нь одоо хятадын гүнээс нэг бизнесмен бид хэдэн төгрөгөөр авнаа гэдэг ийм нээлттэй аукцион маягийн дуудлага худалдаа маягийн зарчмаар ажиллаж эхэлсэн. Тэгвэл энд байгаа энэ хятадын худалдаач нь хил дээр би ийм мөнгө төлөх юм байна. Тэний хүн биш шүү дээ. Тийм учраас энийг үнийг өсгөдөг. Тэгээ нуурхаа нээлттэй зарласан мөртлөө үнэн өсдөг. Тийм болохоор ингээд Монгол улс алдчихж байгаа. За окей. За тэгвэл энийг хэн авцсан юм те? Энийг хэн авцсан гэхээр зэрэг энийг тээвэрлэдэг, энэ хооронд тээвэрлэдэг тээврийн тусгай сий зөвшөөрлөлтөө Монголын засгийн газар буюу зам тээврийн яамнаас сий зөвшөөрөл авсан тээврийн компаниуд бий. За эдгээр маань ийшээ тээвэрлэхээр энэ талд нь хүлээж авдаг хятадын бас тусгай зөвшөөрөлтэй компаниуд байна. Энэ компаниуд нь болохоор улаан бүс, ковид улаан бүс дотор ажиллах хэрэгтэй. Тэгэхээр 100% бас энэ Монгол зөвшөөрөл компани эдгээр чинь хэдийгээр Монголоос тэхгүй ч гэсэндээ бид нар одоо танай компанитай ажиллана, танайтай ажиллахгүй гэж эрэхтэй хүмүүс ихгүй харилцааны хувьд. Тэгэхээр энэ хоёрын хүрээнд энэ асуудал ярих төстэй. Энэ $300 тайлбарыг эндээс гарч ирэх. Энийг бол зөндөө судал сонирхож үзэн гэхдээ би олж мэдчих чадаагүй. Энийг төрийн байгууллагууд, тусгай эрх бүхий байгууллагууд хятадын талтайгаар нийлж байгаа тодруулах хэрэгтэй байна. За тэгээд энэ нөхцөл байдлаас болоод Монгол улс тэрбумаар долларын алдагдтал хүлээжлээ. Энэ нөхцөл байдлыг хэн үүсгэсэн бэ? Гэх юм бол энэ бол төр засгийн хариуцах асуудал. Тээвэр, дид бүтэц, хил гайлын ажиллагаа бол төр засгийн хариуцахтай ажил. Тэгэхээр бид энэ асуудлыг төр засгийн талд авах хэрэгтэй. За дөрөвдүгээрт Новтек гэрээ. Офтек гэрээ бол бизнест байдаг асуудал. Тэ одоо эхлээд та мөнгөө төлчих. Дараа нь би үйлчлэгээр бараагаараа хариуг нөгнө л гэсэн үг. Тэгээ мөнгийг авчаад, үйлчлэгийг нь авчаад дараа нь нүүрсээрээ төлнө. Асуудал юундаа вэ гэхээр зэрэг нэгдүгээрт ямар үнээр нүүрсээ зарах гэж байгаа. Тооныг нь ямар хугацаанд зарах. Хоёрдугаарт нь яагаад нууц. Үндэсний аюулгүй байдал гэдэг бол айхтар том сэдв. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөл Монгол улсын ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайд 3-ын энэ том зөвлөл худалдааны арилжааны гэрээг яхаараа төрийн нууцад аваачиж идэв бэ гэд айгүй сонио асуудал. За тэгээд тэр бол ер нь төрийн нууцад байх ёсгүй. Арилжааны гэрээ. Ийм учраас энэ одоо заримыг нь сая арга хэмжээ аваад нээлттэй болголоо. Маш сайн хэрэг. Гэхдээ зарим нь үлдсэн нууц хэмжээгээр. Тэр үлдсэн нууц гэрээнүүдийн нийлбэр дүн нь миний ойлголтоор бол саяны зарласнаас илүү том үнийн дүнтэй гэрээнүүд байна. За ингээд нөгөө зарласан гэрээнүүд дотор болохоор хамгийн одоо том дүнтэй нөгөө төмөр замын гэрээ байна. Тэгээд араас нь усны шугам янз бүрийн барилга угсралтын гэрээнүүд. Төмөр замын гэрээ зарлангуут л хитрхи өндөр үнээр барьсан байна. Одоо юу жигд бас давуу байдал олгосон байна гэл ингээд илрээд шүмжлэл айгүй хэрэгжиж шít. Яг үүнтэй адилхан зарлагдаагүй үлдсэн гэрээнүүд дээр бас энэ асуудал гарч ирэх ёстой. Тэд нар нь бол нүүрсний борлуулалтын Chalco гэдэг хятадын том компани бий. Тэнтэй хийсэн борлуулалтын гэрээ. Урд нь Монгол улс хятадын Chalco-д алдагдалд орчоод, өрөнд орчоод нэлээд удажж гарч исэн. Тэгээ сая санхүүжилт хэрэгтэй гэдэг юм гэрээ байгуулагдсан. Энэ хэдэн доллараар хичнээн хугацаад ийсэн бэ гэдгийг нууцд авсан баг. Энийг хүмүүс асуугаад салбарт ажилладаг хүмүүсээс одоо энэ талбай дээр шуугаад ер нь хаасаагүй л хүмүүс асуулт болоод. Тийм болохоор энд хариулт өгөх хэрэгтэй. Нөгөөх нь болохоор энэ баяжуулах үйлдвэр газрын тосны дамжуулах хоолойг Монгол улс сайн талаас нь харах юм бол эхлүүлэх гээд олон жил болсон чадахгүй.
Тэгээд тийм болохоор хятадын компаниуд хөрөнгө оруулаад эхлүүлээ. Гэхдээ хариуд нүрс авъя гэд гэрээ байгуулалт ороод ирсэн. Окей, сайн хэрэг. Харин хэдэн доллараар гэрээгээ байгуулсан юм. Ямар хугацаанд байгуулсан гэдэг хүмүүс асууад байна шүү дээ. Тийм болохоор энийг бас нээлттэй болох хэрэгтэй. Хинээс асуугаад байгаа юм бэ гэдэг. Салбарын хүмүүсээс асууад байгаа. Гэхдээ хин хариулт өгөх вэ гэхээр зэрэг нууцад авсан хүмүүс нь хариулт өгөх шүү дээ. Нууцад авсан хүмүүс нь хэн бэ гэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн юугаар одоо зөвлөмжийн дагуу засгийн газар байгуулдаг. Нууцад авдаг. Тэгэхээр үндэсний аюулгүй байдал нь одоо энэ гэрээнүүдийн хүрээнд 2 удаагийн үндэсний аюулгүй байдлын зөвлөл байна шүү дээ. Эхнийх нь болохоор Баттулга ерөнхийлөгч, Хөрөс өх ерөнхий сайд, улсын хурлын дарга Зандан шатар. За дараагийн нэг хэсэг гэрээнүүд байгуулсан Хөрөс өх ерөнхийлөгч, Зандан шатар улсын хурлын дарга, оюун эрдэнэ ерөнхий сайд. За энэ 6 хүн давхцсан доогоор 6 хүн маань яагаад нууцд авсан юм? Алийг нь тавьж болох, алийг нь тавьж болохгүй гэдэг дээр хариулт өгөх хэрэгтэй. Тэгээ энэ бол ингээд айхтар тийм одоо дайцаа дажигнаад байгаа асуудал биш. Хүн болгон мэдж байгаа сэдв. Хүн болгон мэдж байгаа. Тийм болохоор ер нь энд хариулт өгөх, хариуцах гол хүмүүс маань бол эдгээр хүмүүс байна л гэж хэлмээр. За ерөнхийдөө ингээд энэ зургийг харах юм бол энд бол уурхаан инженер техникийн ажилтнуудын гаргасан алдаа. Нэгнийхээ хилийг давсан. Тэгээд олборлож явуулсан. Аж ахуй хооронд ингээд зохицуулаад шийдэх хэрэгтэй асуудал. Энэ том зургийн хажууд бол энэ жоохон баггүй. За тэгэхээр энэ том зургийн асуудлыг энэ рүү анхаарал хандуулж байгаад ингээд сарних тийм юм бол байж болохгүй. За ингээд гайл богны тээврийн буруу зохицуулалтаас болж Монгол улс алдсан Овтек гэрээний нууц. Энэ бол төр засгийн хариуцах ажлууд. Тэгээд нийтдээ ингээ харахаар зэрэг энэ нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн зохицуулт нь алдаатай байна. Энэ алдаа нь эцсийн дүндээ олон жил угжирч явсаар хагаад ийм том одоо сенсацаар дамжиж илэрч гарч ирж байна. Тэгээ энэ зохицуултыг төр хариуцдаг. Аж ахуй нэгжүүд биш. Харамсалтай нь ингээд төр буруу хариуцснаас болоод энэ тээвэр дээр ийм айхтар их зардал гаргачаад тэгэнгүүтээ энэ одоо 100 гаруй зарж байгаа 100 гаруй доллараар зарж байгаа аж ахуй нэгжийг та нарыг 400 гаруй доллараар зарсан гэж үзнэ гэж яагаад татвар тогтоочж байгаа. Энэ дэр энэ алдаагаа аж ахуй нэгж үүрүүлчихэж байгаа хгүй. Тэгэхээр нөгөө нөөцийн төлбөр нэг 10 орчим 5% л да. Гэхдээ яг зөвхөн татвар өрсөлд 10 байвал зохимжтой. Гэтэл нөгөөх нь борлуулалтын орлогын 20-оос 35% болчихж байгаа. Энэ байгууллагууд дээр. Тэгэхээр эдгээр чинь сайн чанарын нүүрсээ зарах юм бол энийгээ даана. Нөгөө доод ангиллын дайвраар олборлож байгаа эрчим хүчний нүүрс гэдэг. Тэрийгэ зархахаар зэрэг татвараа дийлхэ болоод нөгөөх олборлохоо болоод овоолоод орхицсан. Хайцсан гэсэн үг. Овоолоод орхичоор нүүрс өгөршдөг. Тэгээд чанараа алддаг, шатдаг, хаягддаг. Тэгээ тэр нь болохоор зэрэг хэдэн сая тонн нүүрс. Тэгэхээр энэ зохицуултын алдаа, татварын бодлогын алдаанаас болоод, төрийн алдаанаас болоод олон сая тонн нүүрс уурхаа дээрээ хаягдж байгаа. Факт. Тэгэхээр зэрэг энэ бүхний одоо хариуцах эзэн юм бэ? Нэрсээ жагсая. Гэх юм бол энэ дунд орсон янз бүрийн бизнесийн тэр далд гэрээн дээр орсон, энэ тээвэр дээр орсон хариуцдаг ашиг сонирхлын итгэдэг хүмүүсийн нэрс бол гарах нь зөв хэрэг. Одоо гаргаад эхэлсэн байл сайн. Тэгвэл ингээд бүтэн зургаар нь харах юм бол яг бүгдийг нэрэж гисах юм уу? Төр засгийн удирдлага байсан хүмүүс одоогийн юм нуучин. Тэгээ энэ төр дэж байгаа намд идэвхтэй ажиллаж байгаа бизнестэй холбоотой бүх хүмүүсийг жагсаах юм. Тийм л сонио асуулт үүсчихэд байна л да. Тэгээд зүгээр ямар үр дүн нийтийн зургаас хүлээх ёстой вэ гэхээр энэний үр дүнд энэ юу маань энэ зохицуулт салбарын зохицуулт нь жоох эрүүлчих ёстой. Зөв байх хэрэгтэй. Татварын бодлого нь зөв байж муу чанарын нүрсийг хайдаг, хаюулдаг биш. Монголын байгалийн баялаг иж бүрнээр ашиглах нөхцөлийг бий болгодог. Тээвэрлэлтийн зохицуулт нь энэ зөвшөөрлөөр дамжуулж одоо 1000 хүрэх машин болох юмд олон мянгаар аваач ачаал үүсгэж авилгалын нөхцөл бүрдүүлдэг биш. Амархан ядбархан яваад уршаа гаргацдаг болох. Тэгээ орлогоо нэмэгдүүлэх. Тэгээд яг эцэст нь хэлэхэд хятадын гадаад хэргийн юуны яамны төлөөлөл, хэвлэлийн төлөөллийн хүн хэрэв Монгол улс хандах юм бол бид нар дэмжихэд бэлэн гэсэн юм ярьсан байна лээ.
Үнэхээр тийм байгаа бол энэ учир нь үл олдох хаашаага энэ мөнгө явчихваа гэх тээ. Энэ Монголын талд бол Хятадын талд энэний задаргааг гаргаад хамтарч гаргаад тэгээ энэ зүйлийг бол байхгүй болох хэрэгтэй. Энээс болоод Монгол улс алдахаас гадна Хятад алдчих. Хятад улсын бизнесмэнүүд Монголын нүүрсний зах зээл рүү орж чадахгүй баг. Зөвхөн энд нэг хэдхэн хүмүүс л хаалт болчиход байна. Тэгээд энэ хоёр улсын ерөнхийлөгчийн төвшөнд, ерөнхий сайдын төвшөнд, гадаад хэргийн сайдын төвшөнд ярьсан яриа нь бүрэн хэрэгжихгүй. Тийм болохоор энэ бол Хятад улсад бас тодорхой хэмжээнд чухал байна. Хоёрдугаарт нь болохоор нөгөө оптик гэрээ. Монгол улс бол нээлттэй улс, төрийн өмчийн компани гэдэг бол иргэдийн мэдлэм. Тийм болохоор манайхан чинь шаардаад байна шүү дээ энэ гэрээг ил болгоо гэдэг. Тэгэхээр энэ чинь нөгөө улсын гэрээтэй компанитай байгуулсан учраас тэндээсээ бас зөвшөөрөл хэрэгтэй. Тэгээ энэ дээр нь энэ дэмжлэг үзүүлэх гэж байгаа бол дэмжлэг үзүүлээд нээлттэй болгоо. Тэгээд Монгол улсад хэрэгтэй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийж байгаа. Тэгээд хариу төлбөр нь ямар байгаа юм бэ гэдгийг хүмүүс мэдгээр хүсэлтэй байдаг байхгүй. Тэгээ энэ бол хэвийн асуудал гэж бодож